Сайн байцгаана уу энэ маань. За эзэнд бууж өгөх тухай дараачийн алхмаа үргэлжлүүлэх гэж бодсон юм. Тэгэхээр сүнсээр дүрх тухай хэлсэн байгаа. Тэгэхээр сүнсээр өдөрдөлөх тухай бас хоёрч подкаст хийсэн байгаа. Тэгээд дараачийн алхам бол анхаарлаа Иесус дээр тавих юм байна. Тэгэхээр Матай 14:22-оос эхлээд уншиж байгаа. Иесус хурсан олон явуулах зураа даруй шавнараа заманд албатан суулгаж өөрийнхөө түрүүнд тэднийг нөгөө эрг рүү явуулав. Тэгэхээр та нар явцгаа гэд удирдаад явуулсан гэсэн үг. Энд албатан суулгач гэж хэлж байгаас тантай хамт явъя гэхээр өөртөө явж байгааг явуулсан гэсэн үг. Хурсан олон явуулсан дараа тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Тэр ганцаараа залбирахаар ууланд гарсан байна. Энэ бол онцгой цаг шүү. Эзэнтэй байх ганцаараа залбирах тэр цаг бол үнэхээр чухал. Эцэг ганцаараа залбирах ёстой гэвэл тэр чигээр гараад алга болчих болохгүй. Өдөр болгон тэр цагуудыг тодорхой хэмжээр гаргаж авах хэрэгтэй. Үнэхээр өдөртөө амжихгүй гэр бүлээрээ гаргах цаг нь чухал байх юм бол заавал ганцаараа байх ёстой гэдээ яваад өгч болохгүй. Орой болоход тэр тэнд ганцаараа байв. Харин за хэдий эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь салхиж байсан тул давлгаан түрэгдэн байлаа. Шөнийн 4-р манааны үед тэр нууран давир алханд тэднийг зүглэн ирж яв. Нууран давир алхаж яваа түүнийг хараад шавнар нь сандарч энэ чинь хий үзэгдэл байна гэж яаснасаа болж хашгиралдав. Эцэж усан дээгүүр нууран давир явж исэн хүн байхгүй. Шүүтээ тэдгээр завь хүмүүс дотор загчд болон өөр хүмүүс байсан тэр нуурынхаа тухай мэднэ. Зүр гүхэн устай биш нуурал байж байсан дараа. Тэр харин тэр даруй Есүс эдэн зоригтой бай. Би байна бүэ гэжлээ. Гэжээ. Петр түнд эзэн хэрв та муу юм бол усан давир алхаж өөр өвтөн нэрхийг надад тушаагаач гэв. Тэгэхээр Петр энийг хараад бас дотроосоо хамгийн яасан санаачлаад хамгийн түрүүнд юм туршиж үзэгдэг хүн л дээ. Петр бол бас манлайлагч хүн. Гэтэ заримдаа хурдан шийдвэр гаргадаг. Түнд эзэн болчимгүй олон шийдвэр гаргаж яасан Библиэс харж болно. Тэгээ бурхан түнд хайртай л байсан. Түүнийг сонгосон билээ. Түнд эзэн хэрв та муу юм бол гэж байгаа. Эргэлзэж байгаас та өмнөхөр муу юм бол усны дагар болохоос өөрлөлтөө нэрхийг надад тушаагаач гэж байгаа. Тэр энэ үйлбэрийн гол нь болохоор намайг тань руу очиход тушаагаач гэж хэрв англиар нь орчуулах юм бол тэгж хэлж байгаа. Тэгээд тэр эргэлээ. Тэгэхээр усны дагар алах гэж тушаагаагүй байхгүй. Чи наашаа ирээ гэж хэлсэн маа. Тэр үнэхээр Есүс рүү эзэн тань руу очихыг тушаагаач гэд Есүс ир гэхэд та агаар дээр байна уу усан дээр байна уу ямар ч нөхцөл байдалд Есүс тэр очдог баг. Петр замнаасаа гарч усан дээр алхлан Есүс рүү яв. Тэгэхээр Петр хаашаа явсан бэлээ? Есүс рүү явсан. Хаагуур явсан бэлээ? Усан дээр явсан. Тэгэхээр альва ишлэгийг уншихдаа энийг Петр усан дээр алхсан л гэж сайхан бүгд ярьдаг л та. Яг үндэ Петр Есүс рүү очсон. Хаана яаж явах сонирн биш Петр Есүс рүү очсон. Хараагаа Есүс рүү чиглэж явах үед тэр алхаж байсан. Харин Петр салхи хараад айн живжглэв. Тэгэхээр Петр хажуугаас нэрсэн салхийг Иесус руу анхаарлаа хандуулахаа болоод салхийг харсан байна л да. Тэгэхэд айн живж эхэлсэн баг. Тэгэхээр бид нэр амьдрал дээр байгаа салхийг дандаа харж идэг л та салхи хэрэнгүүд. Тэгэхээр яг үнэхээр Иесус руу хараагаа чиглүүлсэн үед салхи юу ч болж исэн хамаагүй Иесус руу хараад л алхах ёстой гэсэн үг Иесус өрөх ёстой. Салхи харах юм бол айн живж эхэлнэ. Ягдвал хүн тийм болохоор бидний амьдралд байгаа салхи шуурга тийм амархан биш л дээ. Бид нар үнэхээр итгэж болонгууд тэр салхи шуурга алга болчихно гэсэн үг шарын салхинд би намд тушаадаг итгэлтэй байх ёстой гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд та эхлээд үнэхээр эзэнд бууж хэрэгтэй. Иесус ямар ажил хийсэн, Иесусийн хайр нь юу юм, Иесуст хараагаа хандуулна гэж юу юм гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр Библиэлд бичигдсэн үгэнд итгэнэ гэсэн үг. Тэгээд эзэн намайг авраач гэж орлоход Иесус тэр даруй гараа сунган түүнийг зуран бага итгэлт минь ээ чи юунд эргэлзэв гэж хэлээ. Тэр үнэхээр бага итгэлтэй юм гэж үнэхээр Петр хэлж байгаа. Уг нь тэр олон хүмүүсийн дотроос хамаагүй илүү усан дагар алах уу гэж санаачилсан хүн бидтэй. Гэтэл чи юунд эргэлзвэ? Бага итгэлтэй минь ээ гэж хэлж байгаа. Тэгэхээр Библиэлд бичигдсэн үгүүдээс харах юм бол үнэхээр бурханд бууж өгсөн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэхээр бурхны үгэнд бүрэн итгээд Иесуст найднаа гэсэн үг. Тэгэхээр энгийн нэгэн жишээ хэлж өгөө л та. Филиппо 4:19-ыг яриа. Ихэнх хүмүүс санхүү хэрэгтэй болохоор л энэ жишээг уншдаг л та. Би ч гэсэн уншдаг л байсан. Одоо ч гэсэн уншдаг. Миний бурхан өөрийн алдардах баялгаар Христ Иесус дотор та нарыг хэрэгтэй бүх нэртэй хангана. Бидний бурхан эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Филиппо 4:19-20-ыг уншлаа. Тэгэхээр энэ дээр Иесус Христ дотор л байх юм бол миний бурхан та нарыг хэрэгтэй бүх нэр минь хангана гэсэн. Нэр хүссэн бүгдээс биш харин би надад хэрэгтэй зүйлэр. Тэгээ бидэнд хэрэгтэй зүйлүүд олон байсан л та. Жишээлбэл би 2 хүүхэдтэй, маш жоо 2 хүүхэдтэй тэгээ жирэмсэн Америкт 2008 онд докторантур анхудаа ирж исэн. Тэгээ дараа нь Монголоор 7 жил явсан л та. Тэгээ буцаад дахиад нааш ирсэн. Тэр анхны Америк ирэлтэн дээр юу болсон бэ гэхээр 2 хүүхэдтэй жирэмсэн оюутны тэтгэлэг гэж жохон мөнгө тэгээд арай ч үүш нэг байр түрээсэлсэн 20 байр кредит юу байхгүй түүх мөх энэ төр байхгүй гэж нэлээд хэцүү юм болж түрээсэлсэн.
Тэгээд тэгсэн чинь жирэмсэн хүүхд маань төрсөн чинь та нар 2 өрөө байранд байж болохгүй. Та нар ам булын тоо нэмэгдсэн учраас 3 өрөө байранд байх хэрэгтэй гэд гар гэдгсэн. Тэгээ өөр байшинд орчихсон чинь бүр үнэтэй тэр нь давт авахгүй үнэтэй юм байсан. Тэгээ бид нар байраа соёл хайгаад яалтчгүй байр хайгаад тэгээд 2 сар дутуу байхад гарсан л та. Хөөгд өсөн чинь тэгээд гарсан чинь эсрэгээр депозит мөнгө юм нөгөөгүй. Тэгээд нөгөө байранд мөнгө депозит мөнгө хэрэгтэй. Тэр депозит мөнгө авахгүй байх юм бол за 2 жоохон хүүхдээ дөнгөр төрсэн эмэгтэй тэгээд миний нөхөртөө ажиллах хэрэг нь арай ирээгүй. Ингээд бүгдээрээ ажилгүй хоолгүй болохоор тийм байдалд орсон. Тэгээд эзнээс гуйсан л да. Би хүмүүсээс гуйж хэлээгүй л дээ. Яна мана гэж сандарч хэлээгүй. Тэр үеэс хойш би яг тэр Америк явснаас яг тэр 2008 оноос хойш үнэнхээр үгэн дээр суугаад үгийг үнэнхээр дарддаг байсан. Эзэн минь та хангана гэж амласан. Би танд бүрэн итгэж байна гэдэл. Үнэнхээр заримдаа нүрээр шаланд дан залбирэн өдөр болгон хоолны төлөө залбирдах тийм үеуд байсан. Үнэнхээр хоол, даатгал, хүүхд төрөх гээл тэгэл маш хэцүү машин тэрэг баргал ер нь бол проблем өдөр болгон гардаг байсан. Өдөр болгон залбирдаг байсан. Үнэнхээр та хангана гэсэн эзэн минь та хангаж өгөөч гэдэл. Тэр үнэхээр бурхан гайхамшигар хангасан. Миний тэр хангасан түүхүүдийг ярих юм бол бүр хүмүүс эн чинь миракл гайхамшиг гэж хэлсэн. Тэгээд манай машины цонхон дээр 8 дугтуутай мөнгө байсан. Тэр $800-аас ихийн өгсөн ч бөмөд, эхнээс өгсөн ч бөмөд. Ингээд би депозитныхаа мөнгийг төлж өгсөн гэсэн үг. Тэгэхээр тэрэнд итгэн гэдэг бол амархан биш. Ягаад гэвэл яг цагийн тулгад заримдаа бурхан өгөх тохиол байдаг. Өнөө маргаашгүй 5 цагт үнэхээр банк хаах гэж байгаа эсвэл ямар нэгэн офис хаах гэж байгаа би 4:59, 4:58, 4:58 5-д бүх юм бүтчихсэн тохиолдол маш их байдаг. Тэгээ тэр үед бол үнэхээр хэцүү эргэлзэж бараг бууж өгч хаяхаар орилохоор тийм үед бас байдаг. Тэр эзэнд итгэдэг болох үед эзний үгэнд бүрэн итгэнэ гэсэн үг. Тэгэд хараага ямар ч хуурга болж исэн, ямар ч асуудал болж исэн эргэлзэлгүйгээр хараага Есүст хандуулна гэсэн үг. Тэгэд эзэнд хараага хандуулаараа амьдрал байгаа шуургандаа намд гэж хэлээрэй. Есүс Христосийн нэрээр залбирanгуйлаа. Амен.